Шинжлэл бол сэтгэл гарган хийх ажил юм. Шинжлэлийн засгийн газар. Улсын их хурлын 2012 оны сонгуулиар ардчилсан нам олж аль нэг хүчинтэй хамтран засгийн газрыг байгуулах эрхийг ард иргэдээс авсан. Тэд энэ эрхээ Монгол Ардын хувьсгалт нам, Монголын үндэсний ардчилсан намын шударга эсвэсэл, иргэний зориг ногоо намтай хуваалцахаар гэрээ үзэглэн баталгаажуулсан юм. Харин тэд засгийн газартаа шинжлэлийн гэсэн тодтгол оноож үйл ажиллаараа шинжлэлийг батлан харуулж эхэлсэн. Шинжлэлийн суурь зарчим. Тэгээ шинжлэл гэдэг юу юм бэ гэдэг асуултыг би өглөө болгон өөрөөсөө асуудаг л та. Иргэдийн өмнө хүн суртал арилж Хариуцлага хүлээх асуудал төр хүний өөрийн асуудал байхгүй. Манай нийгмийн ерөнхий чиглэл бол зөв явж байна. Зөв явж байна. Энд зүгээр сэтгэлээ зүрхээ сонсох асуудал байхгүй. шинжлэл бол сэтгэл зүрхнээс яг ажиглаж байл гэдэг. Иргэндтэй тэр бодлого нь халдамжтай байх. Энэ бодлогоо хэлж байгаа. Ер нь чиглэл зөв багтвал хизээ нэгэн зөв очих хэвээр газараа заавал очдгийг бол хүн төрөлхтний мөрсөн төг харуулсан шүү дээ, тийм. Шинжлэлийн засгийн газрын тэр чигээр нь бүх хүмүүсийн таалагдж байгаа зүйл надад бол бүгд энд цагаа барьдаг. Шинжлэл гэдэг шин зүйл хийхин нэр биш ээ. Харин хуучин зүйлийг сайжруулах үйл явц. Иргэдээ сонсдгүй, албан тушаалтны эрх ашгийг иргэнийхээ эрх ашигаас дээгүүр тавьдаг. Авилга хэл ахуул газар авсан үндэсний компаниуд нь өсөж дэвших боломжгүй. Хийсэн ажлууд нь богино настай. Ажилдаа хонцгийн сэтгэлээр ханддаг гэх мэт зүү бус үйлдэлүүд ихтэй нийгмийг тэд хүлээн авчээ. Энэ бүхнийг өөрчлөх үйл явцыг товчхондоо шинжлэл гэж үзэн засгийн газар ажиллаа эхлүүлсэн. Өөрөөр хэлбэл шинжлэлийн засгийн газар болохгүй зүйлийг ч болгохоор ажиллаж байна. Тэд бүрэн эрхийнхээ 4 жилийн хугацаанд 45 шинжлэлийг хийхээр зорилгоо тодорхойлсон юм. 2012 оны сонгуулийн өмнө бид бүхэн ерөөсөө Монгол орныгоо шинжилье, хүн шиг амьдрья, ус шиг хөгжье гэдэг энэ уриатаагаар орсон. Боломж хөгжлийн тухай боддог, зүтгэдэг болгон өөрчлөлтөө. Бид 70 жилийн турш бүтэхгүй нийгмийн байгууллагыг биен дээрээ туршлаа. Тэгээд үнэхээр Монголын ард түмний бидэнд хүлээлгэсэн энэ ёс итгэлээр энэ шинжлэлийн засгийн газар байгуулагдлаа. Тэгээд шинжлэл гэдэг юу юм бэ гэдэг асуултыг би өглөө болгон өөрөөсөө асуудаг л та. Тэгээд их том улс төрийн том онлын гэдэг хариултаас илүү зүгээр л жижигхэн юм дээр шинжлэл маань өөрөө орж идэм байна гэдэг ийм ойлголт гарч ирж байгаа. Нэг байгаа байран дээр байгаад байх биш. Өөрчлөгдөж, шинжлэгдэх. Тэгтээ хаашаа хөхөр урагшаа. Бид оргилоод үргэлж тэмүүлдэг. Нийгмийн үнд баялаг нь иргэн таны хүсэл тэмүүлэл зорилго юм. Баялаг бүтээгч бизнесмен та жилд 41 удаа санхүү татврын гэх мэт тайлан гаргадаг байсан бол энэ тоо шинжлэлийн хүрээнд 16 болж цөөрөн захин хэлбэрээр өгөх боломж бүрдэж эхэлсэн юм а. Мөн нийтийн ордны үйлчилгээний төвд иргэн та хандсанаар төрийн 30 үйлчилгээг нэг доороос 3-аас 4 минутанд авах сайхан ирээдүй ойрхон байна. Тэгээ шинжлэл гэдгийн гол цөм бол юу болох вэ гэхээр ерөөсөө л хүнлүү чиглэсэн. Гэтэ хүнлүү гэдэг зүйл аюу тийм энгийн юм сул юм шиг байж болно. Эсвэл хин нэг хүн харахад дандаа хүнлүү гэж ярьдаг штэ гэж хэлж болно. Гэхдээ ерөөсөө хамгийн гол юм чинь бол энэ юм байна. Шинжлэл гинүү, өөрчлөлт гинүү, хөгжил дэвшил гинүү, эдийн засгийн өсөлт гинүү, баах юм яриад тийм наадахтаас чинь надад ямар одоо үр ашиг хожиж гарах юм бэ? Эцэс тэгэхээр энэ хийж байгаа бүх шинжлэл өөрчлөлтүүд бол иргэддээ л тус нэмэр болох, иргэндээ л хүртээмжтэй байх, иргэнддээ тэр бодлого нь халдамжтай байх. Энэ бодлого хэлж байгаа. Жишээлх юм бол зарим хүмүүс тэгээд байна шүү дээ. Их жижиг юмар энэ ерөнхий сайдын засгийн газар оролдох юм аа. 1 тонн нүүрсний хойноос хөөцөлдөх юм аа гэж. Ерөөсөө 1 тонн нүүрс, 1 кг нүүрс гэдэг чинь манай иргэдийн өмнө тулж байгаа асуудал. Ерөнхий сайдын өрөөнд орж ирчээд өөрийнхөө би энэ салбарыг хөгжүүлье, энэ үйлдвэрийг бий болгоё, энэ үйлдвэрийг шинээр бий болчих, энэ төслийг хэрэгжүүлчихье гэдээ яриа сууж байгаа компани захирал би анх удаа ерөнхий сайдын өрөөнд орж ирж байна. Хизээч Монгол улсын ерөнхий сайд намайг ингэж хүлээж авч байгаа гэж юм ярьж байгаагүй. Би эндээ их баяртай байна гэд хэлж байгаа тэр одоо бизнес эрхлэгчийн үгийг сонсоход шинжлэл нь энд байгаа болов уу гэж ингэж бодогдож эхэлж байна. Шинжлэлийн засгийн газар. Шинжлэлийн засгийн газрын ажил өглөө 8 цагаас эхлэж өчигдөр 20 цаг хүртэл үргэлжлэж байна. Мөн тэд ажлын 6 өдөртөө болсон гэж шинжлэлийг өөрсдөөсөө эхлүүлсэн юм а. Тэгээ ингээд шинжлэл гээд яг ингээд энэ бүх асуудал энд бол мөнгө хэрэггүй. Энэнд хууль хэрэггүй. Энд хин нэгэн компани болох хэрэггүй. Энд зүгээр сэтгэлээ зүрхээ сонсох тухай асуудал байхгүй юу? Яагаад энэ нийгэмд
бидний хүүхдүүд амьдрах ёстой юм. Яагаад энэ байдал өшөө дахиад 20-30 жил үргэлжлэх ёстой юм. Энэ зүгээр зүрхээ дагсан асуултыг манай иргэн болгон тавьдаг. Манай компани эзэн болгон тавьдаг. Ашвал энэ иргэний тавьсан, энэ компани тавьсан саналыг нь төр засгийн чихээ тавьж сонсдог ийм тогтолцоороо бид нар шийдэж орчих юм бол энэ нь өөрөө шинжилэл гэж үзэх гээд байгаа юм л та. Шинжилгэхээр нэг одоо хүндрэлтний хувьд бол байнга хийгдэж байгаа үйл явц шүү дээ. Энэ их өндөр хөгжил, энэ их амьдралын хурдан дунд ингээл хуучнараа ингээл байгаад байж болохгүй шүү дээ. Өвгөн ч гэсэн ялгаа байхгүй. А тэгтээ энэ сэтгэл зүрх хэрэгтэй. Шинжилгээ гэсэн бас хүмүүсийн дэмжлэг хэрэгтэй. Энэ бүгд нийлэн шинжилт болно гэж харж байгаа. Тэрнээс бид нар ингээд шинжилэл гэдэг нь ийм том хөтөлбөр хэрэгжүүлнэ, ийм ярина, эсвэл ийм одоо уулын оройг давчна гэдэг юм бол хүмүүст маань их хол очиж сонсогдоод байгаа юм байна. Эрүүл мэндийн салбар дээр очиод өнөөдөр хувийн эмнэлэг дотор бүхэл бүтэн давхар дотор ганцхан их хүн одоо мөнгө төлөө төрж байна. Хажууд нь улсын эмнэлэг дотор шалаар нь зулцсан, коридороор нь зулцсан манай эхчүүд амарч хоор байхгүй төрөөд явчихна. Энэ дээр л бидний төрийн зохицуултууд хэрэгтэй. Энэ дээр л нөгөө даатгалын мөнгө төрөөс өгж байгаа татаасын мөнгнүүд нь аль эмэр рүү явах вэ гэдгээр бид нэ зохицуулах хэрэгтэй. Энэ нь өөрөө шинжилэл гэдэг ийм утга агуулдаг. Шинжлэлийн засгийн газар гарч ирснээр олон салбарт авилга, хэл ахуул хэрэг сэтэрснийг илчилсэн. Аж ахуйн нэгжүүдийг дарамтлан хууль бусаар орлого олсон үндэсний татврын ерөнхий газрын дарга нар дайны эрсдлийн сан нэрээр их хэмжээний мөнгө хуваан авсан Монголын иргэний агаарын тээвэр компани удирдлагууд хууль бусаар уул уурхаанд тусгай зөвшөөрөл олгосон ашигт малтамлын газрын дарга нар гээд хариуцлагагүй нөхөд төр чургалсныг баримтаар тогтоон шалгаж байна. Төрийн албанд танил талаараа шургалсан нөхөд Монгол улсыг биш амин хувиа бодож ажиллаж байсныг засгийн газар иргэддээ хэлж тэднийг төрийн ажлаас холдуулсан. Гэхдээ хариуцлага гэдэг албан тушаалаас нь халах гэдэг ойлголт огт биш. Харин улсад учруулсан хохирлыг нөхөн төлөөлөх, гэм бурууг нь арилгах, хариуцлага өөрүүлэх тухай ойлголт юм. Гэтэл үүнийг намаар нь ялгуурлан гадуурхаж төрийн албан агчдыг хомруулан халсан гэдэг хаягтаагаар олон нийтэд зарим талууд ойлгуулах гэж оролдон ярьсаар байна. Харин засгийн газар төрийн албан агчийг хүнийн өөрийн гэж ялгах ёсгүй гэдгээ мэдэж байгаа. Ерөн зүгээр шинжлэлийн засгийн газрын нэг бариад байгаа 3 гол зарчим байгаагийн нэг нь бол иргэдэгээ оролцуулъя, хоёрдугаарт нь ажиллаа хийхдээ аль болохоор л ил тод нээлттэй тунгалаг хий, гурав дахь нь бол буцаж тайлгнадаг, буцаж харьцдаг, ярьдаг ийм л бай гэсэн ийм 3 зарчмыг хэрэгжүүлэх гэж зүтгэж байгаа. Тунгалаг гэдэг чинь зөвхөн шилэн байшинда биш үү дээ. Тушаа шийдвэр ил тод байна уу? Санхүүгийн тайлан ил тод байна уу? Ажилчдын дотор нь амьдардаг, ажилдаг урамшууллын систем, бусад тогтолцоо бүгдээр удирдлагын систем тунгалаг байж чадж байна уу? Дараа нь тайлгнад засгийн газар байдаг. Нөгөө нэг зүйлийг хийлч алгуулж болохгүй шүү дээ. Цаг хугацаатайгаа шахад тайлгнах. Цаг хугацаанд өгөх. 106 аймгийн засамтаар холбоно гэсэн бол намар 3 аймагтаа сууж болохгүй нэ шүү дээ. Тэрийг байнга тайлгнадаг явцаа. Энэ процесс бол өөрөө шинжилгээний тулгууржуулах юм а гэдэг дээр хүрсэн. Засгийн газар хариуцлага умарцсан нөхдөд хатуухан сануулга өгч чадвал хий, чадахгүй бол заагаа тавь гэсэн зарчмыг барьж байна. Тэгээд хариуцлага алдах юм бол хүний өөрийн хамаагүй нөхдүүдээ хариуцлага хүлээгээрэй гэдэг энэ зүйлийг бол ярих. Хариуцлага хүлээх асуудал дээр хүний өөрийн асуудал байх. Одоо жишээлбэл төрийн банкн дээр асуудал гарсан. Үнэхээр төрийн банк нь өөрөө иргэдийнхаа 6% зээл өгч чадаагүй талбай дээр хүнээ жагсаацсан мөртлөө өөрсдөө зээлээ аваад явцсан, өөрсдөө урамшуул аваад явцсан энэ асуудлуудаа хариуцлага тооцох хэрэгтэй. Хариуцлага тооцоод эхэлсэн. Та нар ч гэсэн харсан байх жишээ манай хариуцлага хяналт хэрэгжилт гэдэг дээр жишээлх юм бол төрийн алба гэдгийг та нар төрийн банкныхны хийсэн үйлдэлээр ойлгож болохгүй шүү. Одоо манай өнөөдрийн төрийн албанд ороод ажиллаад явж байгаа хүмүүс маань эсвэл хуучин ажиллаж ирсэн хүмүүс маань цаашаа үргэлжлүүлээд ажиллая гэвэл ийм юмыг бити хийгээрэл дохио санаанд болгож эхэлж байгаа. Үйлчлэл шинжилгээ явуулна л та. Тэгэнгүүт чим өстө төрийн албан агчийг халаад гэж хэлдэг байхгүй юу? Тийм учраас шинжилгээний засгийн газар нэг талаасаа ажил овоор нь нөгөө талаасаа ажлынхаа үр дүнтэй хариуцлага тооцдог гэдэг цоош нь хоёр зүйлийг бол одоо хавсарч явахаас өөр аргагүй ийм нөхцөл байдал орж байгаа. Шинжилгээг хийхэд нэг ойлголт, нэг санаа, нэг хүсэл эрмэлзэл чухал. Гол нь иргэдийнхээ мөрөөдөж байгаа тэр зүйлийг засгийн газар хийхээр зорих. Нөгөө талд иргэд засгийн газрын хийх гэж байгаа ажлыг ойлгож хүлээн авах. Гэхдээ бурууд нүд хурц байх эрх иргэн танд байнга нээлттэй. Төр нээлттэй хариуцлагатай байхын зэрэгцээ эргэн бүрээ сонсдог зөөлөнчгтэй байхыг шинжлэлийн засгийн газар зорж иргэд бүхий л төрлөөр төрд үгээ өргөдөг болоод 200 гаруй хонож байна. Өнгөрсөн хугацаанд нийт 35,000 орчим иргэн төрд үгээ дайжээ.
Иргэдийн оролцоог хангах үүднээс олон хэлбрээр санаа бодлыг нь сонсож, санал санаачлагыг дэмжин ажиллаж байна. Засгийн газар бол нэг тусдаа одоо байгуулагдсан дарга нарын нийгэмлэг биш. Энэ бол ард түмний нэг хэсэг. Энэ иргэдийг яаж одоо нээлттэй оролцуулах вэ гэж ярьж байгаа сар бүхэн 222 гэдэг арга хэмжээ хийдэг болсон. Шинжлэлийн засгийн газар иргэдээ сонсдог, иргэддээ тайлгнадаг, тунгалаг төр байхыг эрхэмлэн суурь зарчмаа тодорхойлсон. Энэ суурь зарчмын голц мөн Монгол хүн та их орондоо амар тайван, аюулгүй, сайхан амьдрах ёстой гэж засгийн газар үзэж байгаа. Сардаа нэг удаа хүмүүсийг сонсоод ингээд бол шинжилгээ өөрчлөлт хийхгүй юм байна. Цаг тутам, минут тутам байнга одоо ингэж сонсож явах хэрэгтэй байна. Нээлттэй гэдэг бол тэрнийг хэлнэ гэж. Үзээд бид нэр манай иргэд утсаар, мессежээр их олон аргуудаар өөрийнхөө саналыг төр засагтаа хүргэж явах тэр арга бол 11 төвийг байгуулах юм байна гэж бодсон. Ингээд нэг мэдээллийн одоо юу гэдэг тэгш байдлыг л бий болгох. Дарга нэг ойлголттой байгаа бол иргэн нэг ойлголттой байна. Иргэн үнэхээр иргэнд амьдрал хэцүү байгаа бол тэр хэцүүг дарга бас мэдэрчээ. Ийм эрх холбоо бий болж засгийн газрын ажил шинжлэгдэх ёстой, үр дүнд хүрэх ёстой, түмэн олонд ойлгомжтой байх ёстой, тэгжээж дэмжлэг авах ёстой гэдэг ийм л агуулгатай. Надад одоо нэг гэр олгооч гэдэг юм уу тийм ээ. Надад одоо нэг хүүхдийн сургалтын төлбөр гэдэг юм уу тийм хүсэлтүүд нэг хэсэг байсан. Одоо бол ер нь багас хандлагатай. Одоо яавал одоо энэ тамхины хуулийг хэрэгжүүлдэг үү тийм ээ. Дараа нь архины хуулийг гаргачих яасан. Ерөөсөө засгийн газар ингэж ажиллах зүг байна. Ингэвэл буруу байна гэдэг ийм одоо ажил хэрэг санал маш хэрдэг болсон. Тэр нь бол их талархалтай байгаа. Тэгээд 11 төвд маш одоо тийм улс орныхоо өвчний төлөө яавал хөгжил дэвшлийн төлөө бид ажиллах уу гэдэг дээр санал тавьсан иргэн байгуул хүмүүсийг салбархныг авчиж бид ярьдаг. Тэгээ сая өнгөрсөн засгийн газрын хуралдаан дээр бид нэр 11 төвийн тухай бас мэдээлэл хийсэн засгийн газрын гишүүдэд та бүхэн одоо ийм асуултууд нь хариулсан байна. Танай яамны хариултын хувь хэмжээ ийм байна. Одоо энийг хамгийн сайн явж байгаа яамны нь байна. 18 гэдэг ингээд яамдаас өөрөө өгсөн. Дээрээс нь бид нар засаг MN гэдэг одоо хамгийн том манай засгийн газрын шинжлэлийн засгийн газрын хамгийн том нүүр царай веб хуудас ажиллаж байгаа. Энэ дээр бол засгийн газрын ерөнхий сайдын, засгийн газрын хэрэглэх газрын бусад яамдын ямар л гарч байгаа шинэ үйл явдал байна, уулзалт байна, шийдвэрээ тэрийг бүгдээр ингээд тэгшгэн тавьдаг. Энэ том вебсайт ажиллаж байгаа юм байна. Дараа манай хэвлэл мэдээлэл албад нэг том ажил зохион байгуулж байгаа. 7 хоног болгон манай засгийн газрын кабинетийн гишүүд гарч байна. Өнөөдөр бол ерөнхий сайд өөрөө хэвлэлийнхэнтэй байнга тогтмол уулздаг энэ ажил бол тогтмол болоод явцсан. За дээрэс нь тодорхой яг салбар чиглэлийн сайд нар иргэдийн асуух нэгдүгээрт нь сэтгүүлчтэй хэвлэлийн багвар хийх маягаар уулзж байгаа. Хоёрдугаарт нь 7 хоногт бас онлайнаар яг иргэдийнхаа санал хүсэлтийг аваад тэрэнд нь хариулаад ажил хэрэг болох ийм уулзалтуудыг одоо бас шинжилсэн хэлбэр зохион байгуулад эхэлж байгаа. Шинжлэлийн засгийн газрын тэр чигээр нь бүх хүмүүсийн таалагдж байгаа зүйл надад бол бүгд энд цагаа барьдаг. 9 хагасаас гэсэн бол 9 хагасаас Монгол хүн цагийг яаж мундаг барьж болд юм бэ гэдгийг харуулж байгаа. Тэр л таалагдж байгаа. Хамгаалтынхан зам дээр хүлээж байгаа цагдаа нар арга хэмжээнд урьдчилан байгууллагууд бүх хүнд хүлээлт гэдэг зүйлийг огт үүсэхгүй байна. Тохирсон зүйл, гэрээндээ хийгсэн зүйл, хурал эхлэх хугацаа, дуусах хугацаа бүгдээрээ цагаа барьж байгаа. Таалагдж байгаа зүйл. Нөгөө талаас харах юм бол жоохон ачаалттай ажиллаж байгаа. Гэхдээ энэ зүйл бас таалагдж байгаа. Сэтгэл зүрэхтэй учраас тийм. Өнгөрсөн 4-5 сар бол бид нар үндсэндээ яг ингээл одоо бүгдсэн хүмүүс шиг дотроо яг одоо энэ өрөөнд тасалгаандаа эсвэл салбар дээр үйлдвэр дээр газар дээр нь очиж бүх бэлтгэлүүдэд хангалаа штэ. Одоо бидний яг акшн хийх, яг бидний үйл ажиллагаагаа хийх, хурц жотоо барих ийм цаг үе ирсэн учраас эргээд нийгэмлэгөө хүмүүс рүүгээ бол гаргая. Энэ бодлогоо танилцуулъя. Эхлээд бид нар шинжилгээ танилцуулж чинь дараа нь бид нар юу бүтээх, юу бүтээн байгуулахын гэдгээ бас хүмүүстээ өгье. Дараа нь бид нар яг энэ тодорхой салбаруудаар ямар шинжилгээ өөрчлөлт хийгээд байгаа. Хууль эрх зүй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн даатгал, нийгмийн хамгаалал, тэтгэвэр тэтгэмж бүх энэ асуудлуудаараа ингээд хүмүүстээ иргэдтэй тодорхой зэгцтэй ойлголт өгье. Энэ бол мэдээж засгийн газрын одоо үндсэн үүрэг гаргаж байгаа бодлогоо хүмүүстээ хүргэх энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа. Эргээд иргэдээсээ хариу авах. Тэгэхээр үнэхээр ийм нэг амьд засгийн газар, оролцооны засгийн газар, нээлттэй тунгалаг засгийн газар болох энэ чиг үүрэг маань үндсэндээ хангах болоо гэж ингэж бодож байна. Тэгээ шинжил бол ерөөсөө зөвхөн засгийн газрын ажил биш. Энэ бол Монгол хүн бүхний өөрсдийнх нь хүсэл мөрөөдөл тэрэндээ хүрэх гарцанд нөлөөлөх ийм зүйл гэж бодоод байгаа. Яг гэвэл бид нар өдрөө сайхан амьдрах хүсдэг үстэй. Шинжилгээ гэж юу юм бэ? Яг шинжилгээ гэдэг маань өөрөө хөгжил. Шинжилгээ гэдэг маань өөрөө хийх ажил байна. Шинжилгээ гэдэг маань өөрөө хүн баг шээ. Энэ гурван юм руу чиглээгүй шинжилэлт бол өөрөө агаарт өвлтөн эсвэл хүмүүс асар амархан хурдан мартна. Тэгээ шинжилгээ хийхэд бүх хүмүүс сэтгэл хэрэгтэй. Сэтгэл өчөж энийг
эргээд хүмүүсийн дэмжээгүй шинжилэл дахиад эргээд эзэж хөрсөн дээр буухгүй. Аль болохоор л иргэдийнхээ оролцоотой юм хийвэл алдаа оноо багтаа байна л гэж үзэж байгаа. Тэгээ хүнийхээ төлөө хийсэн шинжилэл, хөгжлөөд итгэсэн бүтээн байгуулалт хийсэн шинжилэл бол үнэхээр үр дүнтэй. Тэгээд дахиад зөв хүн шинжилгээний төлөө шинжилэл хийгээд байгаа биш. Энэ гурван зүйлээ бид нар бодож хийж байгаа. Ингэсэн тохиолдолд та бидний үр хүүхдүүд үнэхээр нэг тийм нэг хүн шиг нийгэмд амьдарч чаднаа. Монгол улс өөрөө дэлхийд нэр хүндтэй байна. Монгол гэдэг улсын брэнд зөвхөн Монгол улс Чингис хаан гэдэг энэ хоёр нэр явахгүй. Араас нь манай ноос ноолуур, нөгөө ойдол, нөгөө сүү, мах сүү, эсвэл одоо өөр үйлдвэрийн бүтээгдэхүүн гэдэг олон бид нар брэндтэй болно. Энэ брэндүүдээ бий болохын төлөө, энэ хөгжлөгөө бий болохын төлөө, энэ аятайхан одоо салбарууд бий болохын төлөө тэгээд одоо орон сууцтай, ажилтай, орлоготой, цалинтай ийм нийгэм болж ижил бидний шинжилгээний үр дүн гарах юм аа. Шинжилгээ зүгээр бидний гарт байгаа хэрэгсэл, бидний гарт байгаа боломж. Энийгээрээ дамжаад бид нэр хүрэх байгаа тэр том зорилготой хүрч олон саад татхад байгаад тэр хүрэх гээд байгаа тэр нийгэм, тэр нөхцөл, тэр хууль эрх зүйн орчинд бол шийдэж орё л гэж. Монголын ард түмэн шинжилэлд итгэж байна. Шинжилгээний төлөөч засгийн газар хичээнгүйлэн ажиллаж ард иргэдийнхаа итгэлийг дааж яваа. Гэхдээ шинжилнэ гэд иргэд бид хүлээх бус оролцох нь чухал юм. Тиймээс таны миний та бидний оролцоог шинжилгээний засгийн газар хүсэж байна. Хэн нэгний халаасанд хэдэн төгрөг хийлгүүгээр бизнесээ эрхлэн ажиллаж хөдөлмөрлөх боломж ихтэй. Сайхан амьдрахад цалин хөс нь хүрэлцдэг. Үр хүүхэд нь эрүүл саруул эрдэм номтой байхыг хүмүүр хүсдэг. Үүнийг л иргэддээ олгох гэж шинжилгээний баг ажиллаа эхлүүлсэн. Хөгжлийн галт тэрэг хөдөлж хүмүүр хамтдаа хөгжлийн замаар урагшилж байна. Шинжилэл бол сэтгэл гарган хийх ажил юм. Шинжиллийн засгийн газар.